Энэхүү зохиолыг зохиолч маань охиндоо зориулж бичсэн, мөн зул сарын бэлэг болгон охиндоо уншиж өгөх хүсэл тавьсан байгаамаа. За тэгээд арлын Японд ажиллаж, амьдарч, амжилттайгаар суралцаж, Монгол улсынхаа нэрийг гаргаж байгаа хөөрхөн охинд нь аав нь охиндоо маш их хайртай шүү. Чамдаа энэ сайхан зохиолыг хүргэж байна гэсэн мэдчилгээг сонсогчтойгоо хамтдаа хүргэж байгаадаа баяртай байна. Бодит явдлаас сэдвэлсэн цасган зохиолыг та бүхэн минь хүлээн авна уу? Зохиолыг бичсэн Гомбын Алтан гэрэл. Зохиолыг уншсан Туул, Синди, Цасхан. Намрын найртай дуутай налгар өдрүүд өнгөрч нэг л мэдхэд ногоон байсан модод алтан шаргал навчсааг өвөөдөл сэвэлзүүр салхи дуртай зүгтээ навчсыг үлээж тоглох мэд. Хаашаа ч юм бэ ийш тийш ярах нэмгэн хувцастай хүмүүсийн зарим нь хөрмнийхээ захыг босгож, зарим нь автобусны буудлын нүмер бараадна. Энэ автобусны буудлын чан хаард гэрийн тижээвэр амьтдын дэлгүүр байхаагаад тэрхүү дэлгүүрийн нар тосох том шилэн цонхны цаана удахгүй гүлөглөх герман хонч нохоо болох Сара тун тухтай байрлалаа олоод цонхны цаана өрнөх хүмүүний амьдралыг гайхан ажигласан шиг цагиргалан хэвтэнэ. Сара бол цэвэр цусны герман хонч нохой. Түүний эцэг их болох шилмэл цэвэр цусны нохтын гарал үүсэл удам муксаа гарвалыг нотлох үнэмлэхтэй 4 жилийн өмнө Москва хотоос олон төрлийн нохой шувуу үржүүлж нилээдгүй хүлжиж өөрийн гэсэн дэлгүүртэй болсон монгол залуу болох Бархас чамгүй өндөрүнээр оруулж ирсэн байдаг. Сарагийн ах トゥ болох нохоод хил гайл цэрэг цагдаа аврах тусгай анги байгуулахад нэр хүндтэй алба хашиж яваа. Харин Сара маань эцэгхийн шилмэл цэвэр цусны үйлдвэрийн удам муксааг таслалгүй үргэлжлүүлэх нэр хүндтэй үргийг хүлээсэн гэхэд болно. Дөнгөж сар гарын өмнө Бархас эзэнтэн бусдыгаа бодвол хамаагүй том бихаа өв тэгш хошуу чихсүүл сарвуу гэд бүх зүйл нь төгс Рекс дуудлагатай олон удаагийн нохон үзэсгэлэнгийн аврах цол хүртэж байсан авчаараг дагуулган ирсэн байлаа. Амьтны дэлгүүрийн зойрын давхарт солилгүй утсан бололтой эвгүй ихэн үнэр үнэрсэн усаар дүүрэн том шилэн хоргонууд байх ба хорох тус бүрт түн бумаар тоологдох олон тооны зүсэн зүйлийн халуун орноос авч ирсэн загаснууд өнгөөр алаглан сүлжилтэн. Тойрсон олон том хоргонуудын голд хаашаа 4 алхмаас гитрэхгүй зайд 2 ширхэг нохон эдүүр усны сав байх ба Бархас эзэнтэн Сара Рекс хоёрыг зойрын өрөөнд оруулаад цаачлав. Өөр хүйсийн нас бит хүрсэн нохоотой урд өмнө Сара хизээч ийм ойр байж үзээгүй тул түүнд аимшигтай санагдаж төрлөх зан аран шангаараа бие хамгаалж шүдээ яралзуулж сэрвэнд хүсээ босгож дайрахад бэлдэж мэрав. Гэтэл Рекс тис ондоо ажээ. Тэр ийм явдалд хэдийн дассан бололтой бүдүүн өнгөөр нэг удаа л чангаэгч нь хуцлаа. Тэр хуцалд Сарагийн хувьд аянгат тэнгэрийн нүргэн шиг санагдав. Сарагийн бие суларч толгоо нь эргэж нүд нь ирээлжлэх тэр үед аль хэдийн Рекс түүний дэргэд ирчихсэн чив сүлийг нь үнэрлэж байв. Сара ч өөрийн мэдээлгүй Рексийг сонирхож үнэрлэж эхлэв. Нялхгүйлэг байхасаа л одоо хүртэл нас бий гүйтсэн эмэгчин болохдоо хорвоогийн олон үнэр шиншилж үзсэн ч Рексээс ханхлах яг тийм гих аргагүй үнрийг Сара хизээж үнэрлэж үзсэнгүй. Энэ үнэр Сарад яагаад ч юм тайвшрал, мансуурал, эрх чөлөөг мэдрүүлж байв. 4 өдөр 5 шөнө хамт байсан Сара Рекс хоёр бие биедээ аль хэдийн дасжээ. Тэд нэгэндээ ус хоолноос илүүчилж байдгаараа халамж тавин эрхлэлтэн тоглоно. Хаан нэг тулгарах Рексийн харцанд эрлэхийг дайчин араатан чанар нь замхран одож уян зөөлөн дөлгөөхөн зөвхөн хайрал мэдрэгдэх ажгүй. Тэр хэдхэн өдрүүдэд Бархас эзэнтэн нохтыг дагуулan цэцэрлэгт хүрээлэн салхилуулахаар аваачаад хоёр нохой биш тэнгэрт дураараа нисэлдэг шууд шиг эрх дураараа аз жаргалтай байв. Тэрхүү цэцэрлэгт хүрээлэнд байх эзэнтэй эзэнгүй хідэн ноход Сараг шохоорхон араас нь шинжлэн боорлоход Рекс тэдэнд хандан энэ эмэгчин бол зөвхөн миний эмэгчин гэсэн шиг шийдэмгийгээр Сараг харамлан чангаар хуцав. Энэ үед Сара намайг хамгаалж харамлах хэн нэгэн энэ ертөнцид бас байдаг байх нэ гэдгийг ухаарж улам ихээр Рексэд татагдана.
Тэд нэг нэгийгээ дэрлэн сайхан зүүдлэн хэвтгээд гинт хаалгонгон нэг гартаа хөтөлгөө гинж нөгөө гартаа хошоовч барьсан бархас эзэнтэн орж ирэв. За алив найз минь, чиний гэртээ харих цаг боллоо. Саарад баяртай гэрээ гэсээр Рексийн хүзөвчөнд хөдөлгөө холбож хошуувч зөв. Рексийн үргэлж саатан байдаг гоёмсог тэгш гурвалжин чих хулмайн бууж сүүлээ хойд хоёр хөлнийхөө завсар шургуулж нүдэн тийм гих тэмдэггүй гүйлгэнэн эргэлдэж зөөлнөөр аяархан хуцхад Сара байдгаараа сандарч зүн совингоороо анхны эргчингээсээ хагцах гэж буйгаа мэдэрч дэмийл гиншин гаслах авэ. Сара нохон амьдралдаа өвчин зовлон задуур нүдээр үзээгүйч анх удаа хайр хагцал гашуудлаас болж хоёр нүд нь өөрт нь захирагдалгүй чихт нь орж нулимс унахыг үзэв. Мөн цээжинд нь үргэлж мэдрэгдэх цохилуурт тэр нэг булчин хизээч өмнө нь ингэж хурдан цохилж ийн хөндөөрлөж өвдөхийг мэдэрсэнгүй явж. Том шилэн цонхны наандах хэвтэртэй хэвтэж 2 хоног ус хоолнд ам хүрхэн бүүхэл шинжлэх хүсэлж төрсөнгүй. Амтны дэлгүүрийн хан тогтоосон гоёмсог торонд байх зүсээрээ ижилсэж хосхосоороо шулганан жиргэх бяцхан шувуудын уянгалуулах дуу чимээ Сараг тавлаж дооглон тохуурхах мэд хорлонтой сонсогдоно. Цонхны цаана өрнөх амьдрал дундаас тэр Рексийг гүйгээд ирэх болов ядаж сүрлэг хүчрэхийг хуцах дууг нь ганцхан удаач болов сонсох юмсан гэсэндээ гудамжнаас хараа сонор хоёроо үл салгана. Олон хоног өнгөрч хоол унданд муудсан Сара тэнхээ алдаж өнгө зүс муудаж байлаа. Энэ орчлонгийн бүхэл амьд амтан тэр дундаа эмгчингүүдийн байгалийн төрлөх зөн совин агуу ажээ. Тийм ээ, Сарагийн хөвлөд аль хэдийн 4 ам бүрэлдэн боожсоор байгааг тэр мэдрэв. Би Рексийн төлөө, Рексийн удан болох гөлөгнүүдийнхээ төлөө хүчтэй байх ёстой хэмээн зориг шулуудан урд өмнөхөөсөө ч илүү их хоол идэж тамиртынхээ нэлтэд сэргээд ирлээ. Өдөржин нойтон шамрах шуурч, сар тэнгэрт хөөрх үес, салхи намжиж, цас бударч, их хотын тоос шороог нэг сайн дарыг гэсэн шиг том ширхгээр малгайлан орж байв. Гудамжны гэрлийн тусах орчинд цасан ширхгүүд яг л тэнгэрийн одод газарт бууж хөөцөлдөн бүжих мэд үзэгслэнтэй харагдана. Бархас эзэнтэн олон жил нохой тэжээсэн туршлагатай нэгэн тул Сараг гөлөглөх тумд өгснийг мэдэж байсан болохоор бэлтгэлтэй хүлээж сов. Анхны удаа гэхэд давгүй шүү охин минь. Чи 4 хөөрхөн гөлөгтэй ээж нохоо боллоо шүү дээ. Ингэж хэлээд бархас эзэнтэн найрсгаар инээж Сарагийн толгойг зөөлөн илээд савнд нь ус нэмж өгөөд бослоо. Сара өөрийнхөө сарвунаас ч жижигхэн игдүүтэй маш халуун, маш зөөлхөн тэр 4 зулцгийг хилээрээ болгоомжтой долоож цэвэрлээд биедээ ойртуулахад тэд инээ дэмтэй генах дуу гаргаж өөрсдөө зөнгөөрөө хөхөө олж амлав. Тэр үед Сара их ядарсан байсан ч унтахыг хүссэнгүй. Бяцхан золзгонуудаа хараад л баймаар байв. Сара 3 эр 1 охин гөлөг төрүүлжээ. Цасхан Ханаад хурч эмчийн магадлага гаргаж эмийн жор бичиж энэ 7 хоног хичээлээс чөлөөлөгдсөн тул бяцхан охин навчааг ээж нь ганцаарнг нь гэрт нь үлдээлгүй арга буюу эмээгэнд нь хөргөж өгөхөөр гараас нь хөдлөн автобус хүлээн буудлын хажууд зогсно. Навчаа охин унаа нэрэхгүй удаан хүлээх зураа уйдаж ойр орчмын номын дэлгүүр, тавилгын дэлгүүр, алт мөнгөний дархан гэсэн хаягуудыг эхнээс нь уншиж байснаа бүдэг ногоон артаашаар цэцэг, улаан шувуу, цэнхэр яст мэлхий, боронгийн нохон дүрсүүдээр чимгэлсэн тод улаан өнгөөр гоёмсоог бичсэн тэжээвэр амьтдын дэлгүүр гэсэн хаягийг уншлаа. Охины сониуч зан хөдлөн ээжээ би дараад энэ хоёлоо тийшээ орж дулаацъя гэж хошуугаа цармон малгаанаас нь цохох буржгар үсээ нүүрнийхээ өмнөөс холдуулан эрхлэнгүй гуйлаа. Миний нархан даарчсан юм уу гээд хацрыг нь зөөлхөн имрээд ээж нь охиноо дагуулan дэлгүүр дотоогш орлоо. Шуудын жиргээ дугуй замаар гүөх усан гахай цаав цагаан туулаан бүжин зүсэн зүйлийн заагас бяцхан яст мэлхий үнэхээр сонирхол татам. Жижигхэн энэ дэлгүүр навчаагийн хувьд асар том амьтны хүрээлэн шиг л үнэхэрийн сонирхолтой ертөнц байлаа. Бүх амьтныг анхааралтай ажиглана. Мөн жижигээр бичсэн энэ амьтан бол тэр улсын тийм төрөл зүйлийн амьтан, тийм мэдэж ууштай зэргээр тайлбарласан танилцуулгыг уншиж байлаа.
Том шилэн цонхны наан байрлах намхан харшлаган дотор модны өртөс бужигнуулж сүүлээрээ тоглох цаваа сэргэлнийг гүлэг цангинсан хоолоогоор цоглог хуцаж өөртөөгөө тоглоно. Тийм ээ. Тэр гүлэг бол Сара Рекс хоёрын дөрвөн гүлэгний ганц охин гүлэг нь байлаа. Навча хашилтанд наасан Германы хонч нохой гэсэн бичгийг уншаад ээжээ энэ бяцхан гүлэг хонь хариулдаг гэж үү гэж үнэн сэтгэлээсээ гайхан асуув. Ээж нь гинтийн асуултанд тулгамдан юу гэж хариулахаа мэдэхгүй төгдрөн байхад цаанаас нь тэгэлгүй яахав хонь хариулдаг мундаг нохойч гэжтэй мундаг нохой болон өснө химэн нүдэнд дулаахан царайтай нэг их өндөрч биш намханч биш жаахан марилэг залуу болох дэлгүүрийн эзэн бархас охинд хандан ээлдгээр хэлэв. Энэ нохой бол дэлхийд дээрх хэдэн зуун төрөл зүйлийн ноход дундаас ухаалаг, зоригтой, шийдэмгий, хүний үнж нөхөр гэдгээрээ эхний байрт багтах нохой. Багаас нь эрдэм сургуул маш сайн сурч, чамайг команд өгөөгүй байхдаж нүдний чинь харц, үйл хөдлөлөөр чинь ойлгож чадах мундаг чадвартай нохой. Багаас нь гэж хэдэн настайгаас нь юм зааж сурах уу? Одоо энэ охин гөлөөг яг энэ шинжилээр 3 сар хүрнэ. Яг сурдаг насан шүү гэж бархас хариулав. Энэ охин гөлөөг яагаад ганцаархнаа байгаа? Аав ээж нь хаана байгаа? гэж дахиад л шалгав. Бархас ч цааргалсангүй хариулав. Энэ гөлөгний эцэг нь албан үүргээ гүйцэтгэж манай оронд гадаадаас орж ирэхийг оролдсон олон төрлийн хорт бодис болгоныг мөшгөн илрүүлж байгаа. Харин их нь өөрийнхөө гэрээг бусдаас хамгаалж өндөр настай эзэндээ хань бараа болж байгаа. Харин 3 ах нь өөрийн үүргээ биелүүлэхээр бэлтгэгдэн суралцаж байгаа. Харин энэ гөлөг чамайг хүлээж ийсэн бололтой ингэж хэлээд инээмсэглэн толгоогоороо доош дохин харав. Охин залуугийн нүдийг даган доош харвал өнөөх гөлөг яаж хашлагаад авч гарч ирсэн бүүмэд аль хэдийн охины урд цамцаан сууж хилээ гарган унжуулж охиныг нүд цавчилгүй ширтэж байв. Ээжээ энэ хөөрхөн амьтныг бид авч болох уу гэж гуйсан бас өрөвдлийн нүд гарган асуув. Охин минь дээ, хоёлаа эхлээд чиний ханиадыг бүрэн идэгтэл сайн бодъё. Сайн зөвлөлдөө, бас сайн ч судлаа. Амьд амьтанд хийжэн гэдэг чинь чихмэл тоглоом тэрж унтахаас тис өөр шүү дээ. Гэхдээ бархас хажуугаас нь үг нэмэрлэн бяцхан охин минь ээж чинь маш ухаантай үг хэллээ. Нууцгүй хэлгээд энэ дэлгүүрийн бүх амьтад эзнээ дагаж аваад бүгд жаргалтай амьдардаггүй. Чи энэ амьтны эзэн болсон мөчөөс эхэлж чи энэ амьтны хувьд бүх зүйл бүх ертөнц нь болох болно. Тиймээс чиний хайр халамж, харьцах хандлага, бүх үйл хөдлөл чинь хүртэл том хариуцлага байх болно. Ээжийнхээ үгэнд ороод сайн бодоод дахин ирээрээ дүүмэн. Өнөөрэ хурдан эдгээрээ амтан тэжээх гэж байгаа хүн чинь өөрөө эрүүлж хэрэг байх ёстой шүү дээ. Ингэж ээлдгээр инээмсэглээд хажуу өрөөнд загас хоололохоор явав. Навчаа охин тэрхийн зур ихэн бодож амжсан бололтой уртаар санаа алдаад за бяцхан амтан минь дараа уулзъя гэж толгойг нийлээд өндөр дөргөн инээгээд харшлагыг нь давуулж тавиад булбраа гараараа гүлэг рүү баяртай гэж даллаад ээжигээ хөтлөн гарч одов. Охины ханиад бүрэн эдгэрч эмээгийнхээ гэрээс гэртээ харахыг тэлсэн ядаж байлаа. Амьтны дэлгүүр навчаагийн сургууль гэр хоёрын хооронд алхах замд байдаг тул өдөр бүр хичээлээ тараад амьтны дэлгүүр орж гөлөгтөө тоглодог болов. Нэг орой ээжтэйгээ хамт сүлд модоо хайрцагнаас гаргаж хамтдаа тоглоомодоо өлгөж гэрээ чимэглэж байхдаа ээжээ өвлийн өвгөн үнэхээр байдаг юм уу? Байлгүй яахавдаа охин минь шинэ жилээр ичи тохиолддоо гэж ээж нь яг чам шиг бяцхан охин байхаасаа л итгэж ирсэн. Тэгвэл ямар ичид болсон юм бэ? Ямар хүсэл вэ гэвэл яг чам шиг үзэгсэлэнтэй, ухаантай, хөөрхөн гүнжтэй болмоор байна гэж өвлөө өвөөгөөс гуугаад чим нээжтэй хүрээд ирсэн байхгүй юу да. Ингээд хүзүүгэн гжигдэн ээж охин хоёр хэсэг зур инээлдэн тэврэлтлээ. Би энэ жил онц сурсан. Бүр маш сайн сурсан шүү. Гимн гайтай ханиаднаас болж хит хоног хичээлдээ яваагүй. Арай өвлөө өвөө мэдчихгүй байгаа гэж үнэн сэтгэлээсээ хөмсгөө жаахан буулгаад сулхаан дугарлаа. Яалаа гэжтэй охин минь юм бүхэн учиртай байж мэдхийн. Тэр ханиадыг миний охинд өвлөө өвгөн зориуд өгсөн ч юм бэлүү. Хин нэгэн найзтай чинь уулзуулах гээд гэлээ. Охины алаг нөөдөө бүр том болсноо.
Нээрээ тийм надад ханаад өгөөд би тэр өдөр цасхантай анх танилцсан байна штэ ээжээ. Цасхан гэж ихэн бэлээ? Яагаав нөгөө бяцхан герман хонж гөлөг. Чи чинь бүр нэр өгчгүй юу? Тэр гөлөг чинь цагаан биш, тэс өөр өнгөтэй байсан штэ. Яг тэр өдрийн цонхоор тусах нарны гэрэл тэр гөлөг яг л цав цагаан цас шиг харагдсан юм а ээжээ. Би өдөр бүр хичээлээ тараад цонхны цаанаас харахад бас л цас шиг цагаан харагддаг гэж хэлээд ээжигээ гайхшрууллаа. Навчаа охин сургуулийн сүлд модны баярын тоглолтод найрал дунд гоцлооч засаа охтын бүжигт бүжиглэн хувцас амжуулан сольж дуусгаад оны шилдэг сурагчаар тодорж өвлийн өвгнөөс бэлгээ гардаж аваад шууд л энэ их баяр хөөрөө хамгийн сайн найздаа хуваалцахаар амтны дэлгүүрөөд хар ирчээрээ гуйлээ. Ээж нь ирсэн байсныг ч анзаарсангүй. Гэтэл тэр алга бурхан минь цасхан алга. Яаран дэлгүүрийн хаалгыг түлхүүл цоочтой. Шинэ жилийн мэнд хүргэе. Дэлгүүр эх оны 1-р сарын 2-нд онгоно гэсэн бичиг наасан байв. Хинт жимбэ гомдсон гомдол нүдийг нь хорсгож өөрийн ирэхгүй асгартал уйллаа. Хилэлгүй орсоргүй болсон цасханд эсвэл дэлгүүрээ хаасан бархаст ч юм уу эсвэл эртхэн авч өгөөгүй ээжтэй гомдсон уу. Охины амьсгал түргсэж амьсгалахад үнэхээр төвөгтэй байлаа. Уйлж явсаар нэг л мэдхэд гэрийнхээ хаалганы хонхыг хэр зэрэг удаан дарснаа мэдэхгүй хуруугаа авалгүй дарж зогссоор л байлаа. Хаалганы цоож торхын дугуурч ээж нь хонгорхон үр мэндэ чи минь яагаад ингэж удав? Бас наад цаа төрхөж бодсон үд чинь байдгаараа халтаачгаж иш иви минь гэж хурдхан нүүр гараа угаагаад хувцас солио дээр манаа зочин ирсэн. Би чиний дуулж бүжиглэж өвлийн өвөөгөөс бэлэг авч байгаа бүх бичлэгийг хийсэн. Багштай ч уулзаад ирэх хооронд чи орс сураггүй алга болчихсон. Ээж нь их гайхсан шүү. Ингэж ээж нь галзуухны өрөөнөөс чангаар хэлэх зураа 3-5-нд баярын хоол аягалж байв. Охин угаалгын өрөөнд хэсэг тайвшраад зочны өрөөндөө ортол сайхан нэмсгэлэл тодруулсан даруухан хэрнээ өөртөн зогсон бор өнгийн ноолуурн цам зүмссэн амтны дэлгүүрээ эзэн бархас гартаа ягаан тууцаар чимэглэн олон нүх гаргаж цоолсон дөрвөлжин хайрцаг тэрсэн байлаа. Хайрцагнаас түрүүнээс хойш навчаагийн үнрийг авч дууган сонссон сасхан төвчээр алдан цовоо дуугаар хуцаар үсрэн гарч охин өөд тэмүүлсээр шин эзэнтэйгээ уулзав. Охины сэтгэл маш их хөдөлсөн болохоор олигтой үг унгаж чадалгүй нулимс туслуулан бяцхан найзаагаа өндөр дөргөн эргэлдэн. Навчаа ээжтэй хандан ямар гоё юм бэ? Миний хамгийн гоё шинжил, хамгийн сайхан бэлэг. Харин ахаа та бол миний өвлийн өвөө гэж хашгирч байлаа. Хэд хоногийн өмнө охинтойгоо гацуур модоо чимэглэж суухдаа ээж нь охиноо өвлийн өвөөгөөс юу хүсхийг нь битүүхэн ойлгож маргааш амтны дэлгүүр орж бархастай уулзаж гүлгийг худалдаж авах талаар ярихад бархас хариуд нь би танд энэ гүлгийг худалдаж чадахгүй. Харин охинд чинь бэлэг олгож өгмөр байна. Охин чинь энэ гөлөөгт үнэхээр их хайртай. Өдөр бүр ирж тэд нэгэндээ ямар их аз жаргал өгч тоглохыг хараад би энэ хоёрыг салгах зөрөх надад байхгүй гэдгийг ойлгосон. Харин таныг охиноо ийм сайн найзтай болохыг зөвшөөрсөнд баяртай байна. Нохоог хэрхэн тэжээх, арчлах, сургах талаар надаас тусламж авч болно гэж тохиролцсон байна. Найз Цасхан аль хэдийн энэ гэр бүлийн чухал гишүүн болжээ. Өдрөөс өдөр том болж заасан болгоныг хурдан сурахаас гадна яг л хүн шиг ярьж хэлсэн бүхнийг ойлгож, навчааг баярлах үед хамт өнгөрч баярлаж, уйдгарлах үед нь хинийч командгүйгээр охиныг аргадаж, зөөлөн үсээ гарт нь илбүүлж, хинээс ч илүү тайвшруулдаг байжээ. Өглөө бүр навчаа охиныг хичээлдээ явахад хамт байж сургуулийн үүдэнд хүргэж өгөөд өдөр хичээл тарахт нь хүлээж ил байдаг үнэн ч найз бас хамгаалагч нь болов. Сургуулийн сурагч багчууд цасханд төд удалгүй дасч янз бүрийн амттан чихэр боо өгөхөөр ар араасаа дугаарлан зогсно. Ямар ухаантай юм бэ гэж дор бүрнээ магтан янз бүрийн команд өгч бос суу хивт хөлөө гих бүрт цасхан маань огтхонч цааргалаж залхууралгүй найрсгаар хүүхдүүдтэй тоглоно. Тэр нэгэн өдөр навчааг сургуулаас гараад ирэхэд цасхны хажууд байсан бяцхан хүү ихчээ таны нохоог яагаад цасхан гэдгийм бэ гэж гайхсан байртаа асуухад
Анх би түүнийг олж харахад тэр улбарс ортой хар халтар зүстэй гэж би огт анзаараагүй. Тэр цонхны цаанаас цасан дойн гэлдагнах нарны гэрлийг бүх биедээ шингээж яг л цав цагаан цас шиг гэрэлтэж байсан юм да. Тэр бас яг л сахиусан тэнгэр шиг сайхан сэтгэлтэй гэж тэр нэмж хэлэв. Өвөл хавар зун намар ээлжлэн цаг хугацаа мэдэгдэлгүй хөөсөөр нэг л мэдхэд навчаа охин ахлахангайд өөргөж хүссэн мэрэгчлэрээ гадаадад их сургууль суралцах тэтгэлэгт хамрагдах шалгалтын хариу иржээ. Тэр шалгалтандаа тэнцжээ. Охин багасаа л гадаадын олон улсуудаар аялж ажиллаж амьдрах мөрөөдөлтөө байсан юм. Түүний дотор хүн нь тэгж шийдсэн байж ч магад. Төрсөн эцэг нь дипломатч байсан тухай ирнэ гэж амлаад буцаж ирэлгүй яван одсныг ээжээсээ олон жилийн өмнө сонссон тэр цагаас хойш би ч бас аавшгээ дипломатч болно гэж бяцхан зүрхэндээ амлалт өгсөн. Орос англи хэлээр чөлөөтэй ярьж бичгээс гадна биедан хичээж солонгос япон хэлийг чамгүй сурчээ. Тэнцсэн гэсэн хариу явуулсан сургууль нь Хятад улсын Шанхай хотын их сургууль байлаа. Сургуулаа амжилттай төгсөөж их сургуулийн хуваар авсан баярын ширээний ард навчаа, түүний ээж Тунгалаг мөн тэдний сайн найз Бархаснаар суусан байв. Бархас Тунгалаг хоёр нэг гэрт ороогүйч бие биедээ тусалж найзалж нөхөрлөөд тэрч бүхэл дотносоод уджээ. За би хундагны үг хэлмээр байна гэж гартаа барьсан жүржин шүүстэй шилэн аягийг сэрээгээр тогшин инээв. Ээжээ, та бол надад энэ дэлхий дээрх миний бүх зүйл, бүх ертөнц, бүх эд хөрөнгө, бүх зүйлээс ч илүү үнэтэй, бүр үнэлж баршгүй эрхэм нандан хамгийн агуу нүлээ. Би таньда маш их хайртай, бас маш их баярлалаа гэж хэлээд ээжигээ чанга тэврэн үнслээ. Тунгалаг бүсгүй энэ үед үг дуурч чадалгүй, уруул нь үл мэдэг өмөлзөж, нүд нь мэдэгдэхүйц чийхтэн гэлтгнаж байлаа. Харин Бархас ах бол та миний сайн найз, сайн зөвлөгч, намайг эзгүүд ээжийг минь нүдний цэцгийн мэт сайн хайрлна гэдэгт итгэж байна. Тэгэлгүй яах вэ охин минь, ээжтэй бүх санаа зов. За цаасгаан, чи харин миний хамгийн дотны найз, хамгийн хайртай дүү минь юм шүү дээ. Намайг эзгүүд миний хайртай ээж, бас аавыг маань сайн харж байгаарэ гэж үнэн сэтгэлээсээ чангаар хэлэхэд Бархас Тунгалаг хоёр хахад цацах маягтай дуу чимээ гаргаж хэсэг бантаж сандралдаад нэг нэгэн рүүгээ яах учраа олохгүй хэсэг ширтэлцээд тэд дуугаа олдсон хэсэгтэй л бөөн инээдэн боллоо. Тэр зуныг ин шин гэр бүл чадхаараа л хамтдаа цагийг зугаатай дурсамжтай өнгөрүүлэхийг дор бүрнээл хичээцгээв. 8 дугаар сарын 24-нд гадаа салхи тогтун сэрүүхэн өдөр байлаа. Галт тэрэгний хөдөлгөөнөөс болгоомжлохыг чанга ярагчаар нэвтрүүлэгч бүсгүйн зоримог агаад сонсголонтой хоолоо үе анхааруулна. Навчаа охины бусдаас нуух гэж хичээх нулимсыг борооны болор туслууд мэдсэн юм шиг зөөлн шавшин орно. Хүний хэлээр ярьж чаддагсан бол намайг аваад яваач, би чамтай хамт явмаар байна гэж хэлмээр бүр орилмоор байж ядах засхан чихээ хулмайлган өрөвдөлтөө нүзээр эзнээ ширтэн үл ялэг сонсогдохоор гиншин хүчтэй амьсгална. Өдийг хүртэл охин нохоо хоёр нэг ч өдөр бие биенээсээ салж холдож үзээгүй. Хамт тоглож, хамт зугаалж, хамт унтана. Энэ салалд хүссэн хүсээгүй нэг л өдөр ирнэ гэдгийг охин л мэдэж байсан. Нохоо ийм хагцлыг бүр нялх бяцхан гүлэг байхдаа эхээсээ ах нараасаа салгатаал үзэж байсан ч тэр үед тэр хагцлыг ойлгоход дэндүү нялх байсан. Харин амьдралын бүх зүйл нь болсон навчаагаас сална гэдгийг тэр яаж ойлгож хүлээж авах вүлээ? Тэр нохоо эзнээсээ салах гэж буйгаа зөнгөөрөө мэдэрлээ. Тэр маш чангаар хуцлаа. Охин гэр бүлээхэндээ үнсүүлээд ойр зуур солих хувцас тал бичиг хийсэн том хүрэн цүнхээ чирэн эргэж харахгүй кичээн нүдээ харж байгаа үгүйгээж ялгаж мэдэхгүй уйлсаар галт тэрэг рүү зөвлөн алхав. Галт тэргэнд орж суудлаа эзлээд төвчж чадалгүй цонхоор гэрийнхнийгээ олж харахыг хичээж хөшгийг хоёр тийш яран хаарлаа. Навчаач бас гэрээсээ хол, ээжээсээ хол нэг ч өдөр явж үзээгүйч ирээдүйн хүсэл мөрөөдлийнхөө төлөө шүд зуун зориглон хилийн дэс гаталгаар ойр ганцаар явж байна энэ билээ. Бархас нохооны уяаг алдахгүй тулд гартаа гурамтаа ороож барьсан харагдана. Харин цасхан байж суух учраа олохгүй дэмийл хуцан урагш сойлон тэмүүлнэ.
Галт тэрэг хөдлөх цаг болж дуут дохио өглөө. Үйлчлэгч бүсгүйчүүд тус тусын вагоны шатыг хурааж хаалгаа хаав. Урт цуваа хөвөрсөөр галт тэрэгний сүүлийн хэсэг үдгсгийн урдуур өнгөрөхөд цасхан тэр чигтээ явчихлаа гэдгийг ойлгож байдаг хүчээ гарган зүтгэлээ. Бархас ч мөн байдгаараа чангааж цасхан тайвшир, цасхан суу, хэвт гэж ширүүхэн командлна. Тунгалагч мөн адил нохоогоо өрөвдөж цасхан минь дээ, навчаа нуудахгүй ирэн шүү дээ, тайвшир хонгор минь гэж аргадана. Нохооны хүзөөвч олон жил болсондоо ч тэрөө цасхан асар их хүч гаргасанд ч тэрөө ширэн хүзөөвч тасарч хоёр хуваагдлаа. Газарт цэвэрхэн жижиг цасны ширхгийн дүрсээр чимгэлсэн цасхан гэж томоор бичсэн ардаа гэрийн хаяг утасны дугаар бүхий гялалтсан мөнгөн пайз газар жингэнэн унав. Бархсын гарт хөтөлгөө уяа үлдээж цасхан буцаад ир гэж тэр ойрлов. Цасхан өөрт байх бүх хурд хүчээрээ Бээжинг зорих галт тэрэгний араас харайлгаж харагдана. Цасхан гүйсээрэл. Байна уу ээжээ? Та гурван маань сайн сууж байна уу? Охин нь татвар байрныхаа төлбөрт авцснаас залгаж байна. Надад санаа зовлтгүй. Одоохондоо хичээл нь хүнд биш ч гэсэн сурах юм ихтэй байна. Надаас өөр 3 ч монгол хүүхэд байна. Тэд одоо 3 дугаар дамжаа болохоор надад мэдэхгүй зүйл гарах бүрт надад тусалж байна. Цасхангой юу хийж байна? Тэр дажгүй юу? Ямар их санаж байна. Цасхан нь сайн байгаа. Одоо унтаж байна. Их томоотой сайн байгаа. Ингэж тунгалаг нэг л өөртөө итгэлгүй төгдрөн ярьлаа. За ээжээ, би явах хэрэгтэй болчихлоо. Удахгүй залгана. Гисээр утас тасрав. Хизээч буамгаар гэдэг. Би хизээч охиндоо худал хэлэхгүй гэж өөртөө амласан ч дөнгөж сая маш аимшигтай худлаа хэлчихлээ. Ингээд ихэр татан хүүхчиг уйлахад бархас тунгалгыг цээжиндээ наан аргадаж хойлоо заавал нохоогоо олох болно. Заавал шүү хайрт минь гэж аргадан хэллээ. Тэд амьдардаг байр, хороолол, сургууль, автобусны буудал, галт тэрэгний буудал хаваар цасхны хөөхөн гихчин цамцаан суугаа зургийг нь тавиад олж өгч тусална уу? Өндөр шагналтай гэсэн зарлалыг наагаад 20 гаруй хоног хүлээж суугаа ажээ. Ямар ч сураг гарсангүй. Ядаж төстөө нохооны энд тэнд яваа гэх сураг чимээж дуулдсангүй. Гинт тэнгэр нураад ороод ирвүү гэлтэй галт тэрэгний чанга дууд дохио хангинахад эзэнтэйгээ нав ногоон хөндөд хөөцөлдөн тоглож гүн хөх тэнгэрт ирвэхээ нисэлдэн шууж иргэх үлгэрийн мэд зүүд замхран одож цасхан цочин сэрлээ. Ойр орчмоос ирэмжлэн ажиглавал борооноос хорогдон төмөр замын доор байх ус зайлуулах хонгилд байв. Хонгилоос гарч ирвэл 4 хүлэн өмнөгшгөө хөдөлж өгсөнгүй нэг л биш. Тэр их ядарчээ. Хаашаач явхаа мэдэхгүй төмөр замдааган аяархан гэлдэрч байв. Удалгүй цагаанаар бодсон яг адил загвар хийцтэй 5-6 дүнзэн байшингууд хаа нэг үзэгдэг шар хантаацтай хүмүүс бэлчээрлэн идээшлэх цөөн хідэн өхөр тугал ганц нэг алс руу хуцах хөгшин охот харагдана. Цасхан явсаар төмөр зам дагуух нэгэн жижиг зөвлөгт ирсэн байх ажээ. Өвөө Шарав өвгөн гавьяаныхаа амралтанд аль хэдийн суугаад удаж байгаач бүх насаараа ажилласан замчаан гэх ажил нь түүнээс холдсонгүй. Тэр ч холдохыг хүссэнгүй өглөө бүр эртлэн босч дадсан заншлаараа шар хантаацаа өмсөж хуучирсан малгаагаа дугтуулаад хизээний гарынх нь нэг хэсэг болсон урт иштэй төмөр алхаа мөрлөөд тамхины цэнхэр утаа суунаглуулсаар ажилдаа гарна. Түүнд тэтгэврээс өөр орлого байхгүйч мөнгөний төлөө биш галт тэрэг зарсан газраа саадгүй хүрээсэй гэх чин сэтгэлэн түүнийг өглөө бүр төмөр царгийн дэргэд авчирна. Шарав гайд инг тэг гэж хинж заахгүйч түүнээс суралцах хүн цөөнгүй. Өнөөдөр их халуун өдөр байна. Гэртээ хэсэг амардаа. Эсвэл өнөөдөр сэрэг хүн байна шүү. Та орж дулаац гэж бүгд л санаа тавина. Тэр болгонд зүгээрээ хүү минь, зүгээрээ охин минь гэж сэтгэл дулаах нарын нэгээд л алах барьсан 2 гараа нуруундаа үрсээр алхаж одно. Өртөөний дэргэд байх хүрэн өнгийн намхан модон сандалд сууж, хуучирсан жижиг төмөр савтай дүнсэн тамхиа гаргаж орон суухдаа шаравгай хин нэгнийг их л сангалдсан бололтой уртаар санаа алдахтаа зэрэгцэн нүдний буланд юм хөдлөх шиг болоод доош харвал жаахан ядрууч гэлээ өнгө зүс цэвэрхэн хүнд
хор хүргэх шинжгүй их л дүлгөөх нүдтэй нохой өөдөөс нь сониуч хархан ширтэж байв. Ийш хөөрхий минь чи энд юу хийж байгаа амтан билээ? Алив нааша гараад ир. Гэхэд нохойч дуулууртаа нарахгүй гарч ирээд өвгний урд цомцоон суув. Өвгөн хүрэмнийхээ халааснаас сонинд бодолтой хоёр зүсэм талах жаахан сүүлний өөх гаргаж ирээд нэг зүсэм талах сүүлний өөхтэй хамт нохойны урд тавьж өгөөд үлдсэн хүнсээ өөрөө баг багаар идлээ. Нохой эхэндээ нэрлэгсэн бололтой үнэрлчгээд өвгөн өөд харав. Эд бодвол чи өлссөн байлгүй. Иви минь гэж гээд толгойг нийлэхэд нохой сая нэг өвгөнд итгэсэн бололтой өөхтөө талхыг өмхлөн идэв. Өвгөн нохой хоёр тэр сандал дээр өдөржин сууж зөрж өнгөрөх галт тэрэг болгоныг өвгөн яг л жаахан хүүхдэд тайлбарлаж байгаа мэд танилцуулж ярьж өгч байлаа. Яагаад ч юм бэ өвгөн хин нэгэнд дотроо уудалмаар байсан болоод ч тэрөө нохойд хамаг бүхнээ уудлан ярьсаар л байв. Сэтгэл нь аваа уужирч хөнгөрсөн бололтой тамхи ороож татах зураа нохойд хандан чи их сайн сонсогч юм аа. Хүнийг сонсно гэдэг чинь их л сайн чанар шүү дээ. Ингэж хэлээд толгойг нийлэн хүт инээд алдав. Чи хэрвээ голохгүй бол манад очил доо. Би чамд сайхан хоол хийж өгье гээд өндийхөд нохойч бас даган бослоо. Нар жаргах төгснийг илтгэж хорвоо улбар өнгөөр гэрэлтэж хаяа өхөр мөөрж хэсэг болжмор шулганан жиргэн. Намхан цагаан байшингууд хамт алхах өвгөн нохой хоёр хэдийн найзууд болсон бололтой. Хит хоног хоолоо хувааж ажилд хамт явж хаал явна хамт харагдах болсноос хойш өвгний хөл хөнгөрч яг л бяцхан хүүшгэл нүдэнд нь оч асжээ. Тэр хавийн айлын эхнэрүүд гэртээ ойр зуур бууз банш цовин хийж өртөөнд төр зогсох зорчигчдод худалдан 5-3 төгрөг олохыг бодно. Тэдгээр авгаачууд суудал эрхийг хүлээх зур хорвоогийн сонин хажин ойр орчмын явахгүй болсон болоогүй бүхий л зүйлийн тухай ам уралдан шаагилдана. Шарав өвгний хөгшнөн залуу гараа бурхан болж яаж ганц охиноо өсгөж өндийлгсэн охин нь замын хархуу дагаад явснаас хойш муу эцэгтэй тоото хідэн цагаан сараар ирснийг эс тооцвол ойр ганцаараа хорвоог дуулж ганихарч явааг наана өрөвдсөн мэд царай гаргаж шүүрс алдах нь нэг л худлаа мэд харагдана. Өнөөх өвгөн чинь ганцаараа байсаар байгаад нэг бол галзуурсан, үгүй бол зүнх өвчин тоссон лавтай. Саяхнаас нэг хаанаас гараад ирсэн мэдэгдэхгүй залбин нохоо дагуулж хаад хаа сайгүй явах болсон. Тэрч бүхэл өнөөх нохоотойгоо өдөржин юм ярьж чанга инээч байх шиг. Лавл зүгээргүй гэж тарган улаан хүүхэн хүмсгээ атруулан хэлэхэд арай шөвгөртөө бор хүүхэн би ч бас харсан штэ аймаар ч юм шиг гэж нэгнээ тоогоороо нудран тас хөхрөлдөн. Үнэн дээр шарав өвгөн сэтгэлдээ арай гэж болшилж байсан хань ижлээ сансан ганцаардал цөхрөнгөө бартал охиноо харуулсан хүлээхийн тамийг л арай ядан мартах гэсэндээ л гэрийн мухар сахилгүй өөртөө ажил алба бөөгч завгүй яваан тэр юм. Харин хаанаас гараад ирсэн бүүн мэд хүний үг цааргалалгүй сонсдог нүд нь яг л талигч ихнэрийг шиг нь урсгал зөөлөн харагддаг дөрвөн хөлтэй соотон чихтэй найзтай болоод ганцаардах нь багасч харин ч хантай боллоо гэд баярлаж авдаг болжээ. Нэг шүн их л эвгүй зүүдэлж ам тэмцэн байж адавч нүдэ нээж чадсангүй үг дуугарч чадсангүй дэмий тийчгнэж хам хөлсөн цотгоож цээж нь тэсхүйе бэрх хүндөөрлөв. Өвгнийг нэг л биш байгааг мэдэрсэн нохой буудан сандлаас үсрэн босч өвгний дэргэд ирж хүнчлөөс нь зуурч сэгсчихэд өвгөн хөдөлсөнгүй хүн дээр амьсгалж байлаа. Төгшөөрийг ойлгосон нохой байшингийн хаалгыг урд хоёр хөлөөрөө хүчтэй түлхэн гарч харх урдаараа өртөө рүү давхив. Суудал ирэх болоогүй тул ямар нэгэн зүйл нэхэх нэхэмлийн зөө утас өвөр дээрээ тавин суух жижүүрлэн хонох ээлжийн ажилтан бүсгүйн цонхны цаана ирж чадлаараа төгшөөртэй хуцаж байрандаа зогсолтгүй эргэлдэж ямар нэгэн зүйлд яаруулж буйгаа чадах чинээгээрээ ойлгуулахыг хичээж байв. Бүсгүйч давхын цочсноо эн чинь юу вэ? Шарав ахын дагуулж авдаг нохоо юм штэ гэж бодонгоо ямар нэгэн зүйл болсныг ойлгоо бололтой гадуур хувцаа нөмрөн нохоог даган гүйхээрээ явлаа. Шаравгай ухаан оржээ. Тэр нүдэ нээхдээ өөрийгөө амьд байна уу үгүй байна уу гэдэгтээ эргэлзэв. Нүдэндээ ч итгэсэнгүй.
Цэвэрхийн цагаан өрөөнд хэвтчихсэн өвөр дээр нь уулзалгүй 3 жил олсон газар дээрх ганц охин нь зүрмөлэн байх нь тэр. Гараа зөөлхөн хөдөлгөж охиныхоо сэвэлгийг аяархан илгэд охин ч сэрж "Өө, аава, та сэрчихвүү? Та намайг яас их айлгаваа" гээд нулимс мэлмэрүүлэн мэгшэв. Охиноо эрэлгүй утсанд уучлаарай. Одоо охин нь ааваасаа гэрээсээ огтхонч холдохгүй. Та хурдан тэнхрээрээ, удахгүй өвөө болох гэж байгаа. Хүчтэй байх ёстой эцтэй гээд улам том сувдан туслуудыг нүднээсээ унгав. Ирсэн чинь боллоо доо. Битгий уйл да өр минь гэж аргадаад охиныхоо толгойг чийжэндээ наан үсийг нь удаан гихч нь үнэрлээд гүн гихч нь санаа алдав. Ингэхэд нохоо маань хаана вэ? Би ингэхэд хэд хоног хэвтчих вэ? Гү зайлвал хоол ундгүй хэцүүхэн байгаа бах та. Манай баатар уу? Тэр баатар маань таны цонхны цаанаас холдолгүй яг 4 хонж байна. Ястай ухаантай нохоо, баатар нохоо, аврагч нохоо гэдэл манай өртөө даяар лайрж байна. Бүгд л та хоёрыг ирнэ гисгээж байна. Эви миндээ, ямар бурхан нь намайг ганц охинтойгоо амьд минь уулзуулах гэж энэ буянтай амьтныг илгээсэн бол тоо мааны бадмихум гэж амандаа бовтнлаа. Өвгөн аваа тэнхэрч гэртээ ирээд хэд хонлоо. Алөө, би чамтай нэг чухал зүйл ярина хөө гэж нохоогоо дуудаж тэрэгцрийнхээ урд суулгаад чи миний яриаг ойлгож байгааг чинь би сайн мэдэж байна. Чам шиг ийм ухаантай сайн нохоод мэдээж хамгийн сайн эзэн байж л таараа. Тэр чамайг ямар их санаж, чамд ямар их санаа зовж байгаа бол яг л би өөрийн охиноо хүлээж байсан шиг. Тиймээс чи гэртээ харах ёстой гэж би бодож байна. Надад чамтай хамт байх үнэхээр сайхан байгаач би ганцаараа чиний энэ их хайр, үнэнч байдлыг ганцаараа хүртэж чадахгүй нэ. Чамайг ийм ухаантай, ийм сургуультай болгох гэж чиний эзэн ямар хичээснийг би сайн ойлгож байна гэж шаруу өгөн ярихыг чих тавин сонссон нохой нэгийг бодсон бололтой хамраас арталцуулан зөөлөн гиншээд холын тэртээ чингэх нарыг ажиглан хэвтлээ. Хулгай. Бараг төрсөн хүүхчгэн өссөн нутгийн хүү Орос улсад сургууль төгсөж ирээд галт тэрэгний машинист болсныг гинт санаж ойрмогхон ирж уулз гэж хүнээр дамжуулж дуудуулсныг дуулаад ган зам гих нүд хөмсөг сайтай өндөөр бор залуу өвөө гэсээр чанга орилсоор 2 гар дүүрэн бэлэг сэлттэй ороод ирлээ. За хүн минь чамаас аминчлан хүсэх гуйлт байна. Чи хотод яваагүй, ороогүй газар танихгүй хүн гэж байхгүй болсон байх. Чадал хүрээд энэ тэрэгцрээс босчихдаг бол би өөрөө явчихмаар санж. Энэ нохойг хотод аваачиж эзнийг нь олж өгч уулзуулж өгч тосол. Энийг л би чамаас аминчлан гуй хүү минь. Гэхэд ган зам үгүй ч гэж цааргалсангүй. Таныг авардаг мундаг нохойд гэртээ харихт нь туслалгүй яах вэ? Гэхдээ та өөрийн болгоод авчгаж болохгүй мó? Хүн минь, хүн гэдэг амьт нь л энэ хорвоод хамгийн их сувдаг шунхай, хамгийн их амин хувиа хичээгч, хамгийн туйлбаргүй урвагч, харвагч, хамгийн аимшигтай араатан шинжтэй бодгол байдгийн байна. Харин энэ нохой бол хизээж уруухгүй үнэнч сайн нөхөр. Намайг үнэндээ энэ нохой өрөвдсөндөө л аварсан. Намайг аварлаа гэд би энэ амьтныг өмчлөх ямар ч ирэхгүй. Энэ нохой жинхэнэ эзэндээ очих ёстой гэж учирлан өгүүлв. Нохойг сайтар хооллоод замд нь идэх жаалжуулаад хоол унд өгч Монгол ёсоор сүйд олоолгон амсуулв. Цасхныг гаргаж өгөх гэж өртөө орчмын айлуудын хүүхэд багчууд хөгшин хөвөөгүй бүгд л ирсэн харагдана. Шарав өвгөн охины хамт нохоотойгоо дурсгалын зурагч татуулав. Тэнд цуглан нохоог өдөн өгч буй хүмүүсийн нүдэнд үнэн сэтгэлээсээ баярлаж бахархсан харц гэрэлтэн. Гуйлан хөгжмийн цөвхүүлээс бусд нь цөм байлаа. Өвгөн ачид нохоогоо чанга тэврээд чихэнд нь баярлалаа чамд найз минь гэж шивнэхийг зөвхөн нохой л сонсож байв. Галт тэрэгний шат хураагдах тэр агшинд өвгөн нохой хоёр сүүлийн удаа нэгний өөд нулимстай нүдээр харж зогслоо. Өвгөн чичирсэн гараараа сүү өргөж аян зам нь үл зүйтэй байгээ. Эзэндээ хурд очоорой гэж ерөөл тавин үлдлээ.
Тэрхэн хэдхэн намрын өдрүүд даанч хурдан өнгөрсөн ч гэсэн хизээч мартагдахгүй дурсамж болон өвгөн нохой хоёрын аль альны зүрхэнд мөнхрөв. Тэдний нөхөрлөлийн тухай зарим хүмүүс үнэн чанд нөхөрлөлийн тухай домог болгон ам дамжуулан ярьсаар. Дуу чимээ, автомашины утаа, хүмүүсийн ийш тийш ярах хөдөлгөөн. Саяхан мэт боловч нам гүм тайван өртөө тосгоны амьдралд цасхан хурдан дассан бололтой шинэ орчинд орсон мэт нүдэн ирээлжлэн хэсэг самгаардав. Ган зам нохоо хөдлөн явсаар вокзалын арын зогсоолд тавьсан саарл өнгийн хөнгөн тэрэгний хойд хаалгыг онгойлгож цасхныг за алив суугаараа хатагтай. Одоо хоёлаа манад очноо. Тэгэхэд маргаашнаас чиний эзнийг хайх ажилдаа орондоо гэж хэлээд хаалгыг хааж машина байран хөдлөв. Хотоос хойш цуслан явах замдаа нохоо идэж болмоор жаал хүнс дэлгүүрээс аваад одоохондоо чи энд байж байгаарай. Манайх нэлэх хүүхдтэй учраас эхнэр маань гэрт нохоо байлгах дургүй байгаамаа. Ойлгож байна уу? Ингээд явсаар намхан төмөр хашаатай жаах уулын алуу газартай нарийн цементэн зам дагуулж цэвэрхэн зассан буцөөг тарьсан жижиг биш томч биш бор дээвэртэй наран тийш харсан хоёр саруулхан цонхтой улаан тоосгон байшин байх ба байшингийн дэргэд мотор барьсан том нохооных болов гэмээр үүр байна. За одоо буугаараа хадагтай. Чи энд хэд хоног эзнийг ч олдол өөрийн гэршгэ бодоод манайхыг харж хандаж байгаарэ. Би өдөр бүр ирж чамайг хооллож ундлана гэж хэлээд хашааны хаалгаа гаднаас нь цоожлоод машиндаа сууж тоос татуулсаар яван одов. Цасхан ойр орчныг тойрон танилцаж уйтгартай ганцаардмал байдалтай нэг л сайн эвлэрч дасж өгөхгүй од цааштай шөнийн тэнгэр доор намрын сэрүүн салхинд үүрэндээ ч оролгүй хөвцээр бодол дарагдан хонлоо. Ган зам вокзалын хой талын зогсоолд машиныг тавиад алхах зураа гэрлийн шонд наасан нохооны зураг бүхий зарлалын хуудсыг олж харууд хурдхан шиг очиж хуулан авч нүдээ том болгож харахад цасхан дуудлагатай охин авчаар галдсан тул олж өгч туслана уу гэрийн хаяг утасны дугаар гэсэн байв. Өнөөдөр Сүхбаатар хүртэл аялах томилолттой тул буцаж ирээд уулзахаар болж уцаар ярьж тохиров. Энэ дуудлагыг удаан хүлээсэн Бархас тунгалаг хоёр маш их баярлаад хүлэн газар хүрэхгүй үсрэлтэн дэвгцэн эргэлдэнэ. Энэ хугацаанд охиноо уцаар ярих болгонд цасхан Бархастай хамт салхинд гарсан амьтны дэлгүүр явсан унтаж байна гэх зэргээр худал хэлэн арга цааж байв. Бархас тунгалаг хоёрыг дагуулсаар ган зам Зуслангийн байшиндаа иртэл үнэхээр аимшигтай нөхцөл байдал огтлаа. Хашааны хаалгыг хөшөж онгоолгоод байшингийн цонхыг хаглаад хулгайч нэвтэрсэн байдалтай ундуй сундуй хин чалга, нохой чалга. Цагдаагийн бүрэлдэхүүн ирж үзлэг шинжилгээ хийгээд шаардлага гарвал холбогдно гэхээс өөрөөр гайвсангүй. Хулгай хийх мөрөөрөө хулгайгаа хийхгүй нохой хүртэл аваад явдаг өөдгөө навшнууд вэ гэж ганзам уурсан. Цасхан эсвэл зүхтаачих уу гэж тунгалаг хэлэхэд тэр тийм хулчгар нохой биш юм билээ. Их ухаантай амьтан байна лээ. Ингээд шаруугайг хэрхэн баатарлагаар аварсан тухай ярьж өгөв. Тэр эндээс зүхтаалгүй эцэг хүртэл тэмцэхэд тэд нэг бол хороосон эсвэл үржүүлэгт ашиглахаар авч явсан байх магадлалтай гэж Бархас хажуунаас нь бодлоо нэмэрлэв. Үйлийн үр Өмхий самхай шээс шивтэр ханхалсан мэрж дийлэлгүй орхисон болоо ясны үлдэгдэл хэмхэрч муудсан усны төмөр твш гэрэл гэх юмгүй агаар арай ядан орох өндөрт байх жижиг нүх эн тэндгүй гаслах гиншиг дуулдсан тамийн гимээр харанхуй өрөөнд цасхан ухаан оров. Хідэн хавирга нь хугарч гэмтсэн бололтой амьсгалах тоолнд цээжин тэсхүүе бэрх өвдөж толгойн эргэж дотор нь муухаарна. Баруун гарын шуун дээрээ үл ойлгогдох бүдгэрч буй болох шивэстэй бахим том ир бол ах トゥ хоёр хулгайчдын ах нь. Харин ширэм харцтай байн гараасаа салахгүй бороохоо барьж авах хачин хараал урсгасан онгорхоо шүдтэй халзан ир бол түүний дүү. Цасхан яаж энэ өмхийн нүхэнд ирсэн бэ гэхээр тэдгээр хулгайчид ганзамын гэрийг ухах гэж сайтар судалж мэдээд эзгүй байх ёстой гэж товлсон цагтаа ирж гадна хаалгыг сормог гэгчин төмөр царилаар хөшин ороход гинт хаанаас ч бүүмэд нас бий гүйцсэн овчарк сүр бадраан хүчтэй архиран дайрсан байна.
Энэ новшчин хаанаас гараад ирвэ гэж дөнгөж орилож амжуугүй юу. Нохоо түүний шивээстэй гарыг хайр найргүй зууж сэгсчв. Нэг гараараа нөгөө гараас салгаж авах гээд хүчрэхгүй сандарсан ах нь онгорхой муу новш минь чи энийг надаас хурдан салгаатгаач гэж чараллаа. Дүүн харин ахыгаа хэсэг шоолж байснаа гинтэл нүдэн тис өөр нэг л чөтгөрлөг болж хувиран хөмхийгөө зуун гартаа барьсан бүдүүн царилаар нохой гэдэнтэй цохив. Нохойч нэг часгийтэл гаслаад газарт татуулзан унав. Унсан хойнонч ах дүүс нийлэн өшөгчөж гарав. Муу жингэрээс хичнээн их цачваа навш гэж хэлээд нохоо руу шүлсээ өсчүүлэн нулимав. Айлд байх, үн хурч болох бүх зүйлийг бүхэхтэй машинд очиж дуусаад хөдлөх гэтэл ахаа энэ 7 голдоо жингэрчин амьд байна штэ гүйцээч хүү. Наад муучин амьд юм бол аваад явъя. Амьд үлдсэндээ үхтлээ харамсаг музайлбан гिचи. Энэ мууч аваа би хаатай цэвэр авчаар гэм. Өөр авчаар голж нийлүүлээд гарсан гөлөгнүүдийг нь үн хүргэж зарж болно үсттэй. Гэхдээ дүүн ахыгаа хөөргөж таач олон аймс илээж нарс дамжсан хүн гэсэндээ аргагүй л өөр сэтгэж байна шүү. гэж тал засан худлаа инэв. Ах トゥ хулгайчид том төмөргүйдэг хаалгатай нэг шавар навсгаар байшин 2-3 чингэлэг бүхий хашаандаа орж ирээд хулгайлсан эд зүйлсээ чингэлэгт зөөж хураагаад цаачлав. Ухаангүй хэвтэх нохойг хойд хөлнөөс нь чирч хуучин ногооны зайр байсан модон хаалгатай харанхуй нөхрөө чулуудчихав. Тэд энэ зайранд хууль бус мөрөйтэй нохоон зодоонд тулалдуулдаг олон нохойг байлгадаг юмсанж. Зак нөгөө онц сонирхолтой амьд үлдэх дөрөнгөө тулаана эхлүүлэх үдэ. Дүү хулгайж гартаа хоньны хөлдөөсөн совдаа барьсаар ирэв. Эхлүүлээ дээ. Хин хүчтэй нь амьд үлддэг хорвоо штэ. Энд хоолны төлөө алалцаж сурах юм бол альж хорооллын торны тулаанд амьд үлдэж бидний дээрээс мөнгө бороо шиг л асгарна үсттэй гэлээ. Нүхэнд байх ноход хоол идэлгүй удсан бололтой махны үнээр аваад л арааш үдэ яралзуулан архиралдаж эхлэв. Өнөөдөр хин хүчтэй нь л идэх болно гээд ууттай цавдааг нохтын голд шидэв. Урд өмнө нь өөршгөө нохоон төрөлтнүүд нэгнийгээ хоолны төлөө тасчин химлэж хүзүү гүрээр үн хурц соёогоо шааж улангасан дайралцгийг цасхан оогт хараагүй төсөөлөөгүй тул тэднээс айн бэмбэгнэж чадхаараа арга шухарж хананд туллаа. Ширүүн тулаан тийм шудаан үргэлжилсэнгүй. Учир нь үүрэндээ битүү шахуу тулааны саривтай соотон болох гэж гүлгэн балчир байхад нь хайчилсан 2 чихний өрөөсөн нь тасраад мухар шахуу болсон бадрүүн булчинлаг чэйжтэй гуй бүхсний бүх булчин нь зангирсан олон тулаанд орсон чэйж цагаан хар зүстэй питбул үйлдвэрийн нохой тэр ноход дунд аргагүй хүч илүүрхэж замд таарсан бүхнийг мөргөхийг нь мөргөж хазахыг нь хазаж хамгийн том биетэй бар ирэн боксер нохоог хүзүү гүрээнээс нь тасцууж цус нүжийг нь гоожуулан алхын даваан дээр дүү хулгайж бороохоогоор хит цохиж чүү салгав. Тулаан дуусч бүх ноход дуулууртайгаар өөр өөрийн хөвтрээ бараадан зүглэв. Учир нь бороохооны зэвүүн чимээ цусны үнээр нохтын зүрхэнд аимшигтайгаар оржээ. Цасхан биен сайн дээрдэхгүй хит хонлоо. Энэ хугацаанд хачирхалтай нь хөгшин зодоонч питбул нохой түүнд усны твш хошуугаараа дөхүүлж хоолноосоо багч болов илүүчилж байв. Гаднаа их шарах сорвтой хэрцгий араатан харагдавч дотроо бол зовлон үдсэн өрөвч амтан бололтой. Нам гүм ноёлсон шөнийн харанхуйд нүхний хаалганы цоож таржигнан дуугарч ах トゥ хулгайчад хамаг хараал зүхлээ урсхан уурандаа дэлбэрэг шахан дамжилж ирсэн бүхэл зүйлийг нүхний гол руу чулуудав. Тэр бүхэл зүйл хүн дээр амьсгалан байхыг сонсоод ноход болгоомжтойгоор ойртон дөхөж очиход хөгшин питбул цусандаа хутгалдан хэвтэж байв. Питбул өнөөдрийн тулаанд аимшигтайгаар ялагджээ. Нэг хөл нь хугарч хүзүү нүүргээд хамаг биеийн цуснд будагджээ. Харанхуй нүхний өчүүхэн завсраарч эхэлдэн тусах сарны гэрэлд цус яг л тос мэт гэлтгнан харагдана. Тос биш цус гэдгийг ихүн эвгүй өнөр нь бэлхэн гэрчлэн. Урдхаа бодвол хөл дээрээ босхтой болсон цасхан шархацсан нохойд туслах өөрийн ээлж ирснийг зөнгөөрөө мэдэж байсан бололтой дөхөж очин цустай шарахыг нь болгоомжтойгоор
7. Өвдсөндөө үл мэдэг чичрэгч ган гих гаслах дуу гаргалгүй хэвтэн. Гаслах тэнхээ байсангүй юу? Төрлөх зодоонч цуснд байх зориг төвчээр нь түүнийг ийн төвчгэд хүргэснөө хөгшин нохой нүдээ зөөлнөр анивчин хэвтэн. Тэр шөнийн үүрээр юу болов гэмээр ноход гинт байдаг чадлаараа чангаар хуцаж, зарим нь уйлж, урд өмнө нь дуулдаж байгаагүй хэрнээ их чимээ зойрноос цуурайтан шуугав. Тэр уйлаан хуцалдааныг ойр орчмын бүх ноход дагаж уйлалдаж, хуцалдаж эхлэв. Аваачсан нохойн тулаанд ялагдаж, хамаг мөнгөө мөрийн далдсан ах トゥ хулгайчад сэтгэлээ засч арх уугаад суудал дээрээ ухаан тасран унсан байж. Гинтийн их чимээнээр уусан сархат нь бүрэн гараагүй хоёр согтуу юу олоод унтуулахгүй байгаа өмхий уйлаанууд вэ гээд нэг нь бороохой нөгөө нь ширэн бүсээ гартаа эргэлдүүлэн зойрлоо орлоо. 50 лааны бүдэг гэрлийг мөнгөнөн байж асаахад яахаас ч буцахгүй шийдсэн нүднөө заналтайгаар цоо ширтэн араашууд нь яралзан хоёр жавжаарн шүлсэн урсах аимшигт араатнууд ах トゥ усыг гитэн хүлээж байлаа. Нохтын хамгийн ард хөгшин питбул хугархаа хөлөө өргөн 3 хөл дээрээ зоригтойгоор зогсож хоёр хулгайчдыг занан харж байснаа дайр гэж тушаах мэд ганцхан хуцхад бэлэн байсан ноход ах トゥ ус рүү асан дайрлаа. Тэр зойронд шар тоос манарч улаан цус үсэрч ноход хуцалдаж хүмүүс ам аврахыг бурхнаас гуйж байлаа. Бурхан тэнд байсангүй. Байсан бол ах トゥ хулгайчдын хийсэн олон нүглийн төлөөсийг ам биеэр нь төлөөлж эрэлгийн элчийг нохтын дүрээр илгээсэн ч байж мэднэ. Архичин Үүрийн цолмон тэнгэрт гэлэлзэж тэртээ зүйтээгээс тэнгэрийн хаяа цайрч хаа нэг айлын яндангаас саарл утаа мурилзан суунаглана. Салхи тогтуунч сэрүүхэн өглөө нар цус тулаан болсныг нуух гэсэн шиг алгуурх нар мандан цохуухтаа зэрэгцэн хөгшин зодоонч нохой арай ядан догонцон гэлдэрсээр хотыг бүхэлд нь харж олох чулуугаар овоо босгож самбай хадаг дарцагнууд уяатай нэр нь үл мэдэгдэх толгоон оройд гарахад түүний араас 10 тонны нохой яг л гашуудлын цуваанд явах мэд гунигтаяа бидрэн. Хөгшин нохой хүчээ баран сүүлийн удаа уур бухимдлаа төрсөн биеэсээ гаргах мэд уйлахад дагалдах ноход уйлалдан хуцалдах нь нэн уйтай. Бүх ноход хуцгаа болох үед хөгшин зодоонч нохой сүүлийн амьсгалаа аль хэдийн татсан байв. Цасхан түүний хажууд хэсэг хөвтгээд ноход ганц нэгээрээ цувран явсаар шин танилын хөрсөн цогцсол үлдсэн байлаа. Цасхан гэрээ олох гэж хичээн хүн бараадан алхасаар хотын төвд ирлээ. Хажуугаар зөрсөн хүмүүс түүнээс яагаад ч юм зай барьж холдон явахыг гайхан алхасаар жижигхэн цэцэрлэгийн сандлын хажууд хэвтээд өглөө. Төмөр замын өртөөний хажуугаар хоржигнон урсах тунгалаг орхины усан тоглож хамтлаа ууж байна гэж зүүдлэн сэрхийг бодоход цасхан их л цангажээ. Хошууга 7 өндийхөд хажууханд нь газрын хонхорхойд савтаа уснаас хийж "Айлуу найз минь, чи ч бас цангаж явна уу? Уугаарай" гэж хин нэгэн дугарлаа. Савхан хөрөмнийхээ дотор ангирт хугас жил арх өөртөлсөн тэрээр бусдын нүдийг хариулан хуунцар аяганд архинасаа хийн үе үесэм хөнтрөн. Тэр муу хүн биш бололтой ялимгүй буурал суусан үсэн нургаж чихээ давсныг эвтэйхэн нууж царвчтай малгай дарж өмсчээ. Нүдэ амрааж үе харааны шилээ авч нүдэ нухалж арчин. Тэр их л яриасаг нэгэн бололтой. Халамцуудаа эсвэл харуусаж явдаг амьдралаач хиндэж хамаагүй дэлгмээр байсан уу? Цасхны өөдөөс хараад ярьж гарав. Ахын цагта дуучин байлаа. Бүр гоцлол дуучин байлаа гэж. Энэ хот байтугай Монголын бүх тайз бүр дэлхийн тайзнаа гэрэлтэж явлаа. Гэтэл яав? Золгүй новш. Ямар эрт бие тоовдоо. Яасан ч их өндөрт нисв. Өндөрт нисэх тусам шүхрээ нуруундаа үүрхээ мартдаг болчихдг юм байна. Хитрхи өндөрт нисээд унахта дэндүү чанга унсан да. Унахтаа балчиг намагт унсан. Өөрөө унсан хүүхэд уйлдаггүй гэдэгч би уйлсаар л байна. Хохнээ хохн эцэг ихээс заяасан бүтэн бие сайхан хоолоогоор давуулах гашуун ус чихэн чимхтэй сонсогдох нялан хуурамч өгсөөр сольчихсан юм чинь. Одоо яав? Үнэрлэх өөрөх мөнгөчгүй өвчний өрний бөөс болоод л явж байна.
Чи ч намайг бодвол сайх юм уу? Ирэх дураараа бодох санах юмгүй амар амгалан. Тэгэхэд би нэг шуламсын саварт орчихсон. Тэр шуламсын шигтгсэн хумс хэлсэн үгс ямар хорлонтой гэж санана. Миний л үүлийн үр байх та. За чамд ямар хамаа байхав дээ хөөх юм гэж хэлээд нохооны толгойг илээд харих санаатай автобусны буудал зөвглөв. Цасхан яагаад ч юм тэр ирийн араас даган гэлдрөв. Надтай хамт явмаар байгаа мó найз минь? Ну давай гээд хөнгөн говин хамт алхав. Хотын төвөөс нилээд зайтай дүүрэх тул унаа нь удаж байж ирлээ. Нохоо дагуулсан эрийг согтуу дээр нь том нохоо дагуулчихсан буу гэж жолооч зандрангуй хэлэхэд архичин ир нэг хүний мөнгө нэмж өгнө. Тэгээд чинь хөөхөн амтан хорхоод чор хүрхгүй. Их ухаантай бас сургуультай. Алив суу бос хөвтөд хээ гэж итгэлтэйгээр тушаахад нохооч сурамгай биелүүлв. Архичин ир ийм сургуультай гэдгийг нь хараад их гайхсан ч дотроо нуун харж байна уу гэж жолоочод ангирв. Олон нийтийн унаанд хошивчтай авч явна да гэж жолоочийг хэлэхэд согтуу ир харин тэрийг чинь марцсан байна. Извините, пожалуйста гэд өмднийхөө тэлээг мулт татаад нохооны хошуугаар яс болгож ороосон болов. Тэдний ил үйлдэлийг харсан цөөхөн зорчигчид тэрүүхэн зураал хөгжөөд авлаа. Хотоос нэг их холгүй орших суурин газар гэхэд орчин байгаль сайхан хүүхэд хөгшөд тоглоомын талбай бараадан налайн. Ойрхон байрлах байшингуудтай айлууд хооронд намхан модон хашаагаар тусгаарлагдана. Хажууханд нь хуучин сүмийн орой маягтай сүүдрөвчөнд үеийнгийн хідэн хөгшөд даалуу тавин гэр хураан суух зураа ач зээгийнхээ нүдийг хариулж ширээн дагуураар шилтэй цэнхрийг зугуухан тойруулах нь үзэгдэнэ. Амандаа тамхи зуулсан буурал сахалтай өвгжөөрээр гардах даалуугаар ширээ хавсран тавих зураа. Гүлгэн нохой гүнтөө шүү. Гүлмөө бүү давираарай. Хөгшин хүүхэн хартаа шүү. Хаалгыг нь битгий майжаарай гэж чанга хэлээд шивнэх янзтайгаар нохой зургаа. Уутхан хүүхний уудаг хар нэг нохоо хөтөлсөөр айсвэ гээд маг хөхөрлөө. Бүгдээрээ сайн байцгаана уу? Хожил хоймор зүгрүү гэж өрөөх айдан мэдчлэхэд сайн хүмүн хинийгээ дагуулж явна да. Им нохоо айлд өөрөө ирэх сайн гэдэг болохоор дагаад охоор нь дагуулад ирлээ. Айл өдөө хүүднийг байр дотор муул яваа байлгүй гэхэд сүн түшигч ир шилэн хундаг дүүргэн хийж байрав. Салгалж асахчихгүй кичэн нэг амьсгаагаар хүнтэрч орхиод тамхи асаах зураа манай шулам харагдвуу. Чамайг ойрын хэд хоног ирээгүй болохоор хаваарын хүүхэд загнаад шүн орой унтуулахгүй хингэрэг балбаж дөвчгнөөд хавийн ногтыг хуцалдуулж нилээд л ширүүн янзтай байна да гэж хэлв. Хашаандаа орж ирвүүгүй юу хувин сав тачигнаж сандал ширээ түчигнэж эхлэв. Гудрах мөрөөрөө гудрахгүй хил сураггүй алга болцоход хот хүрээ орхороо уяанаас алдурсан нохоо шиг ирж үзэгдэхээ мэдэхгүй хаагуур банзалдаж залбирч яваад ирснийг чинь эцэг тэнгэртэй тэнгэргүй мэдэж байна. Ус түлээд өхүүлэх хүнгүй даарч байна, зутарч байна, хоол ундгүй хэцүүдлээ. Нийгмүсэн зайлаад өгчхөөч чи гих зэргээр цамнаж гарав. Гинт цасганыг олж хараад чим үү одоо өөрийнхөө баасыг яа гэж байж бас хаанаас нэг ийм залбин жингэр хоолны савч хирээд ирэв. Гаргаж төөрүүлж хаяач. Хоёр хөлтөө залбин яа гэж байхад юун дахиад нэг залбин гаргаж хай наатхаа гэж хэлчгээд залгаж барьсан 5 ханд 2 гэрийн хаалгыг хамаг хүчээрээ саваад орчхов. Анх энэ наригчин нэрийг олонд нэртэй дуучин байхад хайртай дуртай гэж өдөр шөнөгүй гуйж говшиж мөнгөөр тэтгэж байна гэж архин думбуулж би дааж уран бүтээл хий гэж ятгасаар чуулгын алтан тайзнаас нь хөндөрүүлсэн хүн бол энэ удган гих ааш аяг нь олдохгүй хагас солиото гэмээр өдгөө 45 иргэм настай эмэгтэй юм. Багаас үерхэж нөхөрлсөн найзууд нь энэ хүүхэн л ямар нэгэн арга чарга хараал өрөөл дом хийж муу найзын манд толгойг
залгичглаа гэж шогшрон ярина. Харин аригчин ээр өөрийнхөө өдөө явах болсноо хиндэж буруу өгдөггүй. Зөвхөн өөрийн хувь тавилан гэж итгэн одоо байгаадаа нэгэн дэвлэрсэн нэгэн болжээ. Нохойг хөөж явуул гэж хичнээн өглөж янссан ч мань нэр ёстой л дүлий дүмб царайлж авч үлдэж чаджээ. Худгаас ус авахаар явсан ч дэлгүүр орох зуурч өвгөттэй хаа нэг даалуу тавихтаж нохой сүүдэр шиг нь хамт явна. Тоглоомын талбайд тоглох хүүхдүүд ч нохойг сургуультай гэдгийг мэдээд хамт тоглох дуртай болцгоо. Тэд тоглохдоо янз бүрийн дүрт хувирна. Нэг нь тагнуулч болоход нохой мэдээж мөрдөгч болно. Өөр нэг нь адуучин болоход нохой сүрлэг том эмнэг хангалмаар болж тоглоно. Удалгүй цас нэвсэтэл орж өвөл боллоо. Тэр хавийн хүүхдүүдийн хамгийн дуртай тоглоом нь гулгаж тоглох. Ойр зуурын юухан хийхэн эвлүүлж жижигхэн чаргахын. Чаргыг цасхан дуртай наргагүй хөллөн. Сургууль ойрхон тул тэднийг замдаа тоглосоор хүргэж өгч тосч аваад хэдийн сурчээ. Тэр хавийн хүүхэд багчууд хөгшин хөвөөгүй цасхан их л хайртай болжээ. Таарах болгондоо нөгөө авчаарк, ухаантай авчаарк гэж дуудана. Дуудаж авчраад л эрхлүүлж, тоглож, хооллож унтална. Бүгд л цасганд дасч хайртай болсон ч удган хүүхэн л нэг нүдээрч үзэхгүй хэвээр. Төгсгөл. Онгод дуудах нэрээр шил шилээр нь ариг задлуулж түшээ хэмээн дуудах өрхийн тэргүүнч биш, хань нөхөрч биш, урд цагт дуучин, харин одоо хинч биш болсон залууг сүсэглэн залбирах олны өмнө боол барлаг тушаах мэт аашлан ариг сөгнүүлж тамхи асаалгаж дөвчгнөн суухдаа удган эм өөрт баймгүй яхирх гихтэнсэн хоолоогоор бусдыг үгний муугаар хэлэхээс сайн үг юур амнаас авнахгүй. Зориод очисон хүмүүсийн зовлонг улам нэмэх шиг айдас төгшөөрт автуулна. Хэлсэн үгийг нь зөөлөх гэж оролдох түшээ залууг гарт байх суран ташуураар нуруунд нь гөвдрүү өсөртөл ороолгов. Ирсэн гीचэд буцахад хэц хингэргээ буулгаж сүрчин хувцаа тайлах зураа алив энэ гутал тайл завилд суусаар хамаг хөл хөшчөглөө яасан ч их юм асуудаг нүднүүдвдээ гэж уурслаа. Алив тэр өргөлийн ариг задлаад аль сайхан таавараа ууй байз. Гүчиж гисэн түндгэнэж бүхэлцөөр ядраа авэз наашаасуу гихэн нэг л жигтэй. Олон таван юм хоорондоо ярьсангүй хамт ууж суулаа. Нэг л мэдгээд ухаан тасран хизээ хөвцснээч мэдэхгүй унтаж байхад хоёр чихэн халуу шатах мэт өвдөж арай чамаа өндийхэд амрыг ирээ дагаад явнаа. Яахаараа гэр бүлдээ агсан тавьж эмэгтэй хүнд хутах шөвөг тулган зоддог үлээ. Аль бушуул гэж зандрангуй хэлхийг сонсоод юу болж байгааг ойлгохгүй гайхан зогсоход гэрт 3 цагтаа ороод ирчихсэн зогсож байв. Гэр доторхыг зуруус гуйлган харвал энэ тэндгүй хөглөрсөн хувцас хунаар хажуулдан унсан ширээ сандал хоймрын орны хөөлд удган эм нус нулимсантай хутгалдан нүрээ даран уйлж харагдав. Чи ч ёстой эр хүн биш, хүний сүг юм да. Чамааг ингэн гэж даанч сонссонгүй гэж бөөн сүрхий жүжиг тавив. Гарыг нь ган гаваар гавлаж гэрийн хувцас шаахаатай цагдаагийн машины хойн суулгаж цэнхэр алаг гэрэл дохоо гэлэлзуулж аригчин эрийг аван одов. Аригчин эр ямар ч буруугүй гэдгийг газар дээр ганцхан цасхан л мэдэж байлаа. Хуцхаас өөрийг хийж чадаагүй нохой өрөвдөлтөөгөр хашааны хаалганы гадна суусаар үлдэв. Архины эсрэг албатан эмчилгээ гэсэн шүүхийн тогтоолоор уулын мухарт байрлах 2 давхар ягаан байшинд иржээ. Өдөрт олон цагийн сэтгэл засах эмчилгээ хийлгэж янз бүрийн архины хор хөнөөлийг харуулсан бичлэг кино үзэж яриа сонсно. Чөлөө цагаараа бусдаас зайтай очиж өнгөрснөө эргэцүүлж бодно. Өнгөрсөн цаг хугацааг эргүүлж болохгүй тул өнөөдрөөс маргаашдаа зориулж өөрчлөгдөх хүсэлтэйч болов. Сайхан ааштай совлогч бүсгүй жижигхэн хүлээ авагчаар радио сонсно. Аригчин эр хоёронтой уншсан сонингоо дахин эргүүлж уншиж суудал радиог нь шууд нэвтрүүлэг яалтчгүй анхаарлыг нь татав. Намайг навчаа гэдэг би дүүгээ хайж байна. Миний дүү бол цасхан нэртэй герман хонч нохой. Герман хонч нохоо гэдэг үгийг сонсоод өөрийн ирэхгүй дөнгөж саяхан л яаж байгаа болдоо хөөрхий гэж нохоогоо бодож байсан шүү дээ гэд радио дуулдах совлогчийн ширээ рүү улам мойртон лавшруулан үргэлжлүүлж сонслоо.
Миний дүү бол цасхан нэртэй герман хонж нохой юм. Яагаад миний дүү вэ гэвэл би айлын ганц охин л доо. Хар багасаа ээжтэйгээ хоёулах наал байсан. Ээжээсээ өдөр бүр шахуу надад хөөхөн дүү гаргаж өгөөч гэж гуйдаг байлаа. Цасхан анх манад ирсэн цагаас хойш миний ганцаардал ор мөргүй арилж өдөр бүр надад болгон ээжэд маань ац жаргал инээд хөрийг бэлгэлдэг болсон. Цасхан бид хоёр хамт тоглож, хамт зугаалж, хамт унтаж, бүхий л цагийг хамтдаа өнгөрүүлдэг байлаа. Тэр маань хичнээн ухаантай гэж санана. Намайг гуниглах үед хинээс ч асуулгүйгээр намайг гаргадаж, миний ярьж буй бүх үгийг таслалгүйгээр хүлээцтэй сонсож чаддаг, маш сайн сонсогч, хамгийн гайхалтай үнэнч найз. Миний нохой бол надад маш их үн цэнтэй, гэр бүлийн минь гишүүн, хайртай дүү минь юм. Намайг сонсож байгаа та бүхэн надад тусалж төөрөлдсөн эгч дүүсийг санамсаргүй хагцсан гэр бүлийг уулзуулж сасхныг маань олж өгч туслаач гэж би чин сэтгэлээсээ гуйж байна. Гэд мэгшин ойлгохдоо радиогаар сонсогдоно. Намайг шарав гэдэг ээ. Би бол тэр ухаантай, буянтай нохооны анд найз нь байгаа. Бид хоёр их санамсаргүй танилцсан. Химэн шаруугай өөрт тохиолдсон бүх адал явдлаа нэгнгүй ярьж өгөөд тэр бол жинхэнэ баатар, жинхэнэ анд нөхөр гэж нэмж хэлээд энэ нэвтрүүлгийг сонсож байвал та бүхэн бидэнд тусалж цасхныг маань олж өгөөч гэж гуйж байна. Гэд өвгөн хоолой зангируулан хэллээ. Холбогдох дугаарыг хэд дахин давтан хэлээд радиогийн шууд нэвтрүүлэг өндөрлөв. За дүү минь чи сонсвоо. Миний байнга яриад байдаг ухаантай нохооны тухай дөнгөж сайн ярьлаа. Чи ахтаа туслаад энэ дугаар руу залгаад тэдэнд нохоог хаана байгааг мэдэх хүн энд байна гэж бушуухан хэл гэж совилогч бүсгүйн гараас хичнээн чанга атгснаач анзаарсангүй тэр ир үнэхээр их баярлан инээмсэглэв. Ааштай юу да цасхан гэдэг байх нэ чамайг. Иш хөөрхи ухаантай амьтанд мэдээж сайн л эзэн байдаг байж таараа хурдхан шиг л тэднийг уулзуулах юмсан гээд аригчин ир шүүрс алдав. Хуучин сумын орой маягтай сүүдэр өвчөнд үейтэнгийн хідэн хөгшөд сурсан заншлаараа даалуу тавин суухад засмал хар замаас салан шорон зам руу цагаан өнгийн машин тоос татуулсаар орж ирэв. Машин тэдний хажуугаар өнгөрч удган эмэгтэй аригчин ир хоёрын хашааны хаалганы өмнө зогслоо. Машинаас эхлээд аригчин ир үсэрхэн холгүй яаран буула. Түүний араас цэвэрхэн хувцалсан алаг нүд нь гордлох тээсэн харцаар гэрэлтэх навчаа охин ээж тунгалаг мөн бархас буу. Жолоочийн суудлаас ган зам бууж машины арын тээшнээс тэрэгцэр буулгаад шаруу өвгнийг болгоомжтой суулгах нь харагдана. Хашааны хаалгыг том чулуугаар даруулж хаасныг холдуулаад ортол тэнд хинж байсангүй. Бүр монгол хүн байна да. Гэрийн буйраач цэвэрлэлгүй явсан ханхаа хоосон хашаа энэ тэндгүй хөглөрөх архины хоосон шил шуудаатай хогол тэднийг угтав. Нохойд хоол ус өгч байсан хөнгөн цагаан идүүр хашааны болонд байхыг үзвэл энэ хашаа эзэнгүй нилээд уджээ. Удган эм нэгэнд өөрт нь ямар ч хэрэггүй болсон аригчин ирээс залхаж арай нас залуу ирийг хүсэмжлэн явснаа биелүүлж ээлжит нэгэн гэмгүй хархууг өөрт дурлуулж ухаан бодлыг нь эргүүлж гарын аясаар хөдөлгөж тарих оюуныг нь бүрэн болонгортуулжээ. Эд хөрөнгө тасалж өгөхгүй гэсэндээ аригчин ирийг хідэн сарч хамаагүй өөрөөсөө зайлуулахын тулд хэлс хэрэгт гүтгэж цагдаад барьж өгсөн нь тэр юмсанж. Аригчин ирийг цагдаад баригдаад явсны өглөө гэгээ ормогц өнөөх шин залуутайгаа залгаатай хоёр гэр сүсэгтнүүдийн өгсөн өглөг барьц бэлэг сэлт зэргийг цүмийг начаалан яаран нүүжээ. Бүгдийнх нь сэтгэл гонсоож нүдэнд нь нулимс цээлэлзэн санаа алдна. Навчаа хайртай нохотоогоо уулзна гэсэн итгэлээр энэ өдрийг хідэн шүн нойргүй хонож хүлээсэндээ тэсгэлгүй доош сун нүрээ даран хингэнтэл уйлав. Навчаа гартаа цасхны гоёмсог мөнгөн пайцтай ширэн хүзөвчийг тас атгасаар байв. Тэд дор бүрнээ нохойд ямар нэгэн муу зүйл битгий тохиолдсон байгаасай гэж чин сэтгэлээсээ хүснэ.
Уучлаарай хаа гэх бяцхан хүүгийн дуу сонсогдоход бүгд арагш эргэн хаарлаа. Хоорондоо 2-3 насны зөрүүтэй болов уу гэмээр тэрсгийн хідэн хүүхдүүд уруу царайлан зогсно. Өмднийх нь өвдөг баг зэрэг халзарсан бор ноосон цамцтай, улаан хазартай, цэвэрхэн зассан халимг үстэй бор жаалхүү тэдний арай ахмад нь бололтой урагшаа баг зэрэг алхаж шүлсээ гүдхийн залгаад уртаар санаа алдан өгүүллээ. Ихчээ аха та нар биднийг уучлаарай. Бид радиог нэвтрүүлгийг сонсон даруйдаа та бүхэн рүү залгаж цасхны тухай хэлэх гэсэн боловч үнэндээ айгаад зүрх хүрээгүй чадаагүй маа. Ойлгоорой. Эднийхийг нүгэд явснаас хойш бид цасхныг ээлжээр хооллон асарч гэртээ ээлжлэн хонуулж хамт тоглодог байсан юм л да. Тэгсэн тэр гайд өглөө биднийг сургуультай явахад цасганж сурснараа бидэнтэй хөөцөлдөн тоглож явсан. Гинт хаанаас ч юм тэр муухай хүн цэнхэр ачааны машинтаагаа гарч ирээд бараг тулж ирж зогсоод цонхоороо буу гаргаж ирээд цасхныг буудчихсан. Буунд тас хийж цасганж шороо манарган унах хүртэл бид яг юу болоод байгааг ойлгоогүй. Биднийг хоолоо мэдэн хашгиран гүйж очиход тэр харгас хүн нохоог яг л уудтай хог шиг ачаан дээрээ шидчихсэн. Бид ч та яагаад бидний нохоог алжих вэ гэд уйлан очиход биднийг тоосон шинжгүй энэ та нарын нохоо юм бол нохоодоо пайд зүүхэд яасан. Хотын захиргаанаас золбин нохоо устгах захирамж гарсан болохоор би ийм нүгэлтэйч гэсэн ажиллаа хийж явна. Холдоцгоо зайлцгаа гэж бидэн рүү зандарч орилсон. Бид ч өгсөн ч бай, амьд ч бай, нохоогоо танд яасан ч өгөхгүй гэд баахан тэмцэлдсэний эцэст цасхны зогцыг авч үлдэж чадсан. Би тэгэхэд нохоогоо эндээс холгүй газар оршуулсан гэд том нулимс асгарууллаа. Цасхан бидний хамгийн өхөөрдөм, хамгийн дотн найз байсан. Бид түүнийг ганцхан удаа хамгаалж даан чадсангүй. Тэр үргэлж биднийг хамгаалдаг байсан. Тэр бидэнтэй хамт явхад бид юунаас хинээс ч ямар ч том нохооноос айдгүй байсан. Бид нар түүнийг хамгаалж чадсангүй. Биднийг үнэхээр уучлаарай гэд хүүхдүүд дуугаа авалцсан цорхрон уйлалдлаа. Наран эвэр гэрлээ шууд тосгосон жижигхэн давцаг дээр урт настай ганц хөгшин улаас мод гонигтай бөхөлдсөн байх ба модны хажууханд нар өөд харан бодол болсон харцтай соотон чихээрээ бүхнийг бой мэд цамцаан суух герман хонч нохойн дэндүү бодит мэд уран хийцтэй хөшөө гэрэлтэн сүндэрлэн. Хөшөөний хажууд модон сандал байрлуулжээ. Сандал дээр ганцаардсан, гашуудсан, шаналсан, дотроо хадгалж явдаг үгээ хин нэгэнд уудалмаар санагдсан хин бүхнийг суугаад тайвширлыг мэдээсэй гэсэндээ хоосон сандал байрлуулсан мэд. Харин хөшөөний хөлд байрлуулсан элдв чимэглэлгүй гантик чулуун хавтан дээр энд бидний хамгийн үнэнч, хамгийн сайн анд нөхөр мөнхөд нойрсож байна гэж сэлжээ. Тийм ээ. Тэр нохой энэ орчлонгийн олон өнгө дунд улаан хүрэн харх алтар өнгөтэй мэндэлсэн ч хорвоогийн хамгийн цагаан өнгө нь байсан юм. Тэр бусдыг ямар ч хариу нэхэлгүй хайрладаг, уулдсан бүхэндээ хамгийн сайхан дурсамжийг үлдээдэг. Тэр хиндэж атаархдаггүй, хиндэж үс сандаггүй сахиусан тэнгэр байсан юм. Тэр бусдад аз жаргал бэлгэлэхээр энэ орчлонд ирсэн юм. Энэ цэнхэр гаригт хүн төрлөختөн бидэл ганцаараа оршдоггүй. За зохиолууд маань дараалалтаа ирсний дагуу миний үнэнч сонсогч болох нэгэн сонсогчоос маань хүсэлт ирсэн байгаа. За зохиолынхэнд би та бүхэндээ хэлсэн. За энэ зохиолыг бичсэн намайг байнга сонсдог сонсогч маань Японд ажиллаж амьдарч сурч байгаа хөөрхөн охиндоо энэ зохиолыг Зулсарын баярын мэнд олгоод охиныгоо маш их санаж байгаа шүү. Хүний нутагт эрүүлэнх за тэгээ зорьсон зорилгоо биелүүлээд аавда буцан ирээрээ гэсэн тийм сайхан мэдчилгээг хүргэсэн байгаа шүү гэдгийг дахин хэлье. За тэгээд ийм сайхан сэтгэл хөдлөсөн бодит явдлаас сэдвэлсэн зохиолоо унших хүсэлтийг тавьсан үнэнч сонсогчдийнхоо өмнөөс талархснаа илэрхийлье. За эцэст нь хэлэхэд энэ цэнхэр гарагт хүн төрлөختөн бидэл ганцаараа оршдоггүй гэсэн зохиогч маань үг маш их таалагдлаа. За тэгээд зохиол уншиж байхдаа зөндөө их уйллаа. Хүнийг хайрлан инэрхээс гадна амьтныг хайрлах сэтгэлтэй байгаарай гэсэн үгээр зохиолоо өндөрлүүлж байна.
Дараагийнхаа зохиолоор дахин уулзлаа. Түр баяртай.